За. Тогон болохоор нэг ямар. Ой. Өглөө гэж хана. Багтаад байна шүү. Айл мэд очиод их. Нэг одоо ийшээ. Хаана вэ? За сайн бацгаана уу хүүхдүүд минь. Сайн бацгаана уу. Цас мөсний орноос цан хүргийн татуулсаар үүлтэй тэнгэрээс тоогор үзүүртэй модноос дээгүүр өвлийн нэгэн наавн айл руугаа ороод тэгэл алхан байгууллагаар ороод явж гин да. За миний хүүхдүүд юу хийцгааж байна? Шинэ оноо өгтөх гээл шижигсэн амжилтаа тэмдэглэх гээл байж байна. За тэгээд харагшин дөгтөх өвлийн өвөө айлууд дээр ороод явж байна да. Шинжили. За нэг 5 минутын лайв хийчээ тэгээд автоон бас ингээд айлууд дээр ороод тэгээд сая бас нэг байгууллага дээр орлоо. Тэгээд нөлөө хөөхөн хүлээ маш гоё хүлээж авлаа. Тэгээд өвлийн өвгөн үнэхээр одоо өвлийн өвгөн үнэхээр одоо хүссэн мөрөөдөж ирсэн юм байна. Тэгээд байгууллага дээр очиж одоо бизнес эрхлэгчдийн байгууллага дээр очиж одоо инжим мянга дээр хичээж явж байна. Тэгээд айгуу гоё хүлээж авч бай, сайхан эрг хүлээж авч бай. Тэгээ айгуу хөөх ер нь тэгээд гоё шүү дээ, тэ. Өвлийн өвгөн болон гэдэг чинь цагаахан, цайлхан ямар том өвлийн өвөө вэ л гэж юм дээ одоо. Том өвлийн өвөө байх гэсэн гоё юм байна. За хаан хөө ах гинэ. За тэгээд одоо хороол орно. Хороол орж одоо нэг юутай зохиолготой. Тэгэл одоо маргааш их нь өвлийн өвгний халтур солиорч. Өвлийн өвгөн одоо ажил чигээр ихэлж юм да. За маргааш 27 бол битүү захиалгатай, 28 битүү захиалгатай, 29 битүү захиалгатай, 30 битүү захиалгатай, 31 нь бүр амар захиалгатай. Явж байна да тэгээд одоо. За тэгээд ахыгаа өөгөө бас ингэ тоож одоо авч байгаа тий. Алан байгууллага хөв хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд захиалга бол үнэхээр одоо зүгээр одоо ингэ өнгөрөхөд одоо тий. Захиалгатаа дарагдсан явж байна өвлийн өвгөн тэгээд өнөөдрөөс эхэлж аль өдөр явж эхэлж байгаа бас эрчимтэй. За сайн уу гэсэн ба. Сайн байна уу миний хөө. Монгол бисгүй сайн байна уу. Захиалга хідөө гэсэн байна. За тэг чат бичин биз дээ. Одоо тэгээд энэ онлайн шопоор ингэ захиалга энэ бараа хэдий мэдээ ихээр хариу өгдгүүл юм байлээ. Одоо өвлийн өвгөн өвөн бас жоохон тэг гидэж тийм үү. Жоохон хариу мөрөө өгөхгүй жоохон тэг нэг хүн ханшаа хэлэхгүй жоохон гидэж л яа тийм болоо. Бас буруу тийм болоо. За өнөөдөр тэгээд одоо юу яаж вэ? Юу явах гээд. Одоо нэг хороол ороод нэг ганц нэг айл дээр ороод тэгээд захиалга өгчөөд. Бано. Бамба. За самано. Хааны болоо. За би нэг лайв хийчихээ тэгээд лайвын дараа тараа зодож болох уу? За тэгээд өвлөөнүүдийн мэдээлэл аваарай. За манай өвлөөг хідвэл гэж байна одоо тэгээд үнэ ашиг хэлэхгүй хэлсэн болохоор одоо тэгээд би нэг лайв хийчихээ. Үнэ ашиг одоохондоо хэлэх нууцлж байгаа учраас тэгээд лайвын дараа мэдээлэл аваарай. За байна. Баба. Асана. За өвлөө би одоо хааны болоо танах. Чимгэлтэй дөрөв. За би нэг лайв хийж яа нэг лайвын дараа над руу нэг мессеж явуулчихдгөө. Тэгээ мессежд би хариулт явуулчих. За. Энэ мессеж явуулчих гэдэг мессеж. Дуурлаа. За. За баярлалаа. Тэгээд за манай лаагүй энэ жинцэн хорлоо. Хоёлаа нэг өдөр нэг дор таарч мэдээ гэнэ. За амттайгаа бас нэг өдөр таараа сайхан өвлөө өгнө.
Яад энэ өвлийн өгөөнөрийн цугларалтыг хийл та толгойд дээр. Яг болохгүй шүү дээ гоё. Өвлийн өгөөнөрийн за чараа би лайв хийж байгаа шүү төрүүлж байгаа. Тэгээд өвлийн өгөөнөрийн бас ингээд флаш моб одоо энэ цугларалт бас хийж болно шүү дээ. Ангийнхаа найзтай амжилт. Их цэцгсэн байна уу? Манай ангийн охин биш дээ. За сайн нөхөө хаан бэ гэсэн байна. Найз нь Улаанбаатарт явж гинөө. За би эндээс ажилтны амжилт хийе гэсэн байна. Баярлалаа. Тэгээд маш их баярлалаа сайхан өрөөлөөгөө хайрлаж байгаа. Бүх одоо хүүхдүүдэд маш их баярлалаа гэж одоо өвлийн өгөө. Ус юм уу хот юм уу? Усд шүү. Улаанбаатарт шүү. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос та бүхэнд лайв хийж байгаа шүү. Тий. Набага засмархан болоод агуулгаар явахгүй дээ гэсэн байна. Набага засмархан чиглэлээ. Набага засмархан болох юм уу? Ваа. Набага мөн өсөлтөө охины харж байгаа. Тэгээд үн засмархан охин. Манай набага чи өөрөө юм дээ. Юм хийгээд. Жоо шүдээ хөөхтүүд минь. Хизээ өвсөд очих юм бэ гэсэн байна. За өвсөд өвн очихлаагүй. Оны дараа очих. Арай мэндэ гэсэн байна. Адуун улаанаас сайн байна. За үзэж байгаа 119 сарын хүндээ сагаар мэндэгрээ. 30-31 талбай дээр өвлийн өнөрийн цуглах боломж ирээрэг. Хоо. Аюулж хоо ч юу ч юм бэ. Санта Клаус шүү дээ. Тэгээ. Гэтэ уучлаарай бро. Тэгээд мань ч бас ашиг одмоор байна. Тэгээд өвлийн өнөр 31-нд тэнд цуглах хийж явахд би бас хэдэн айлаар орчууд бас амьдрал хэрэгтэй юм да. Тэгээд гэтээ бас очиг бодноо. За мөнгө хэр олж ийг нэ. Тэгээд одоо яг олж ил байна тэгээд болоо юм одоо юу та тэр мэрийж яах вэ тэгээд одоо ямар ч мөнгө олж юм. Тэгээд олохгүй биш арт түмнийхээ хайр гişээ одоо олж ил байна шүү дээ. Гэтээ ариун цагаан хөлбөрөөр. Хөргөө минь ажлын сайн уу гэсэн. За манай одны их сайн байна уу? Оюун тоглох их сайн байна уу гэж байна. Царайлаг өвлөөгөн байна шүү гэсэн байна. Баярлалаа. Царайлаг өвлөөгөн гэсэн амжилт гэсэн байна. За тэгээд энэ хүрээд лайв өндөрлөө. Яагаад тэгэхээр бас өвгөн зохиж байна шүү гэнэ. За гоё гэсэн байна. Баярлалаа. За тэгээд бодит дээр харах юм бол одоо ингээд бүтэн биеэр нь харах юм бол одоо за тэгэхээр гоё өвлөөгөн болсон гэж хүмүүс одоо уулга алдчихэв. Сайхан нуруутай туруутаа сайхан бие хаатаа өвлөөгөн байна гэдэг. Тэгээд ийш дээ одоо тэгээд өвлөөгөн гэдэг чинь бас биерхүү байхгүй бол бас болохгүй те. Нөгөө очдог хүүхдүүдээс намхан болчвол хүүхдүүдээс жижигхэн биетэй болчвол бас одоо онгоо өстэй. За хэд юм бэ гэсэн байна. Надруу чат бэ. Нэг эсвэл одоо миний 69 гэсэн Skype-ийн дугаарлуу залгаа мэдээлэл авч болно. Тийм ээ? Сайн хүүхд бэлэг хитээр үрж өгөхөд өгсөн байна. Ширхүү наран чимэг ихчтэй сайн байна уу? Тэсинэ цуд мэ. За тэг өвлийн өгний захиалга ирэхдээ бас дүүрч байгаа. За хөмсийг жоохон ингээд нэг пэлч гэдэг байна. Сая хөмсийг оноод ямар хөмсийг унах гэдэг бас хүмүүс ичээгээд бас тий. За битгий нэг гутаа гэсэн байна одоо. Намайг одоо өмөрч байгаа юм болов уу? Намайг одоо муулж байгаа юм болов уу? Хөөрхөн залуу минь өстө гоё өвгөн болжээ гэсэн байна. За баярлалаа. Өвөө зогсон байна гэсэн байна. Бүхий яаж намж төсөө. Хөөрхөн нөгөө хотынхан захиалаараа гэсэн байна. За баярлалаа. Цэвэр модоо сайн байна уу? Гоё болсон байна уу гэсэн байна. За цэвэр модоо баярлалаа. Янзтай гоё өвлийн өвгөн болжээ гэсэн байна. Баярлалаа. Тэгээд сайхан гоё. Яа тэс ингээд одоо хайрлаж байгаа. Хүмүүстэй баярлалаа гэж хэлээ. Дүүдээ амжилт гэсэн байна. За баярлалаа. Сайн байна уу? За янзтай аймагт байгаа мó ахын дүүгсэн байна. Аймагт байхгүй байна. Дүү нам их нам Улаанбаатарт явж идэв шүү. Аймагт одоо энэ жил наач оноо гаргаж чадахгүй юм шүү. Тэгээд оны дараа одоо өвлийн нүгэн аав албаасаар очноо. Амжилт бороо гэсэн байна. Монгол их ямар сайн байна уу бро? Баярлалаа. Цасан охин чинь харъя л да. Хажууд чинь байгаа мó гэсэн байна. Цасан охин харуулах юм байна. За манай цасан охин өөрийг харуулахгүй гэж байна. За манай цасан охин бол үнэхээр
Наад их туслаа явж байгаа. Маш их баярлалаа. Бас хамтдаг. Би Улаанбаатар хотын зам аргуу сайн мэдхгүй. Тэгээд цас өхөн байна надад бас дамжлаад бас ингэ явж байгаа учраас маш их баярлалаа гэж цас өхөнд өвлийн нэг наав одоо үнсье. Тэгээ хажууд нь бас ингэж хэлчихэ те. Мондөг байна хинээс ч хамааралгүй ингэж явна гэдэг чинь өстой мондөг ийм залуу болмоос. За цэвэр модоо маш их баярлалаа. Тэгээд би цэвэр модоо бас өвлийн нэг наавын подарка бэлгээ бас ингэж явуулнаа гэж одоо хэлчихэд одоо би бас түрүүчийн нэг юун дээр гүн лайв дээр бас юу ач чадаагүй нөгөө бас нэг тийм одоо юу гэдэг нэг хөл гараасаа одоо би бас тэр юу явуулж чадаагүй бэлгийн нөгөө аздан болсон юм байгаа манаас ивэл мач. Тэгээ одоо юуд яахт штэ. Тэгээд ямарсан тэгээд бэлгийн өгнөө. За дүүний сайхан дуу болоо яг тохирноо гэсэн байна. За баярлалаа. Сайн уу гэсэн байна. Аа янз юм уу гэсэн байна. Монгол улсын нийслэл Улаанбаатараас та бүхэн мэдчилж байна. Дэнжимийн газ одоо хороолол руу явж байна. Зүрх. Зөвлөө сасан ширэхээ үжилтэн арахгүй өдрөн гэлтэрнаа сайн байна уу гэж гараа өргөлөө юу гэлээ Састаа мэндэлээ сасан охин сайн гişиг чамайг зороод ирлээч гişиг цас бид хоёр юу гэлээ цас бид хоёр байсаа сасан өвөө болчихлоо би цасны хүн болчихлоо цасан охин болчихлоо би яа тийм байгаа за саруул үзэж чинь их саруул юу ким билээ танаа найз чи үзчихээ гэж. Юу гэдэг? Юм чи үү? Амжилт буруусан. За Батэрдээ баярлалаа анда. Батэрдэнд баярлалаа. Батэрдэнд сүлдэнд баярлалаа. Амжилт цасан нөхөн байдгүй гэсэн байна. Цасан нөхөн байна. Харин гоо өвөөс бэлэг болсон заавал амар өшөө. Би цэвэрлээд бэлэг өгнө. Тэ. Өгнө. Би мэдчихэж байгаа шүү. Тэгээд бэлэг бүр буугаад аваараа цэвэрлээ. Би мартчихад байдсан шүү тэгээд заримдаа. Тэ. Өвөөгөөсөө бэлгээ гууж аваарай. Одоо асууж авахгүй. Өвөөсөө бэлгээ одоо асууж авахгүй бол өөр нь бас бэлгийг мартчихад байх юм уу? За нэг иймэрхүү дүр төрхтэй. Иймэрхүү одоо нэг ховц сонирхтой өвлийн өгн одоо болж чинь да хүүхдүүд минь. Ямар вэ? Хаашаа явж байгаа юм бэ гэсэн байна. Цасан өхнийг нь харъя гэсэн байна. Амжилт ахаа таныг үрж дэмждэг шүү. Танд ажлын өндөр амжилт хүсье. За тэгээд монголчууд нь хайрлаж байгаа шүү. Баярлалаа сайхан юм. Засан охины биш ээ. Цасан охин шүү. Засан биш. Орой мэндэ их учир сайн байна уу? Надад бэлэг байгаа мó гэсэн байна. Жаргал заяад бэлэг байхгүй. Бэлэг авъя гэсэн байна. Бэлэг авъя нэг сайхан караоке дуулаач гэсэн байна. Хаашаа явж байгаа юм бэ? Тосоод авъя ахгүй. Тосоод бэлэг авъя байж гэнэ. Сайн явж байна уу? Шинэ онд мэндэ гэсэн байна. За сайн байцгаана уу хүүхдүүд сайн байцгаана уу. За бэлгээ авъя гэсэн байна. Өвөө бэлгээ авъя гэсэн байна. Бэлгээ авъя гэсэн байна. Ихээгээ гуйж авахгүй шүү дээ. Өвөө мэндэ дархан руу бэлгийг минь явуулаарай гэсэн байна. Одоо чи юу хороолдог ч одоо. Хойлоо нэр юу авах шүү дээ. Бэлгээ авах шүү дээ. За бид нар одоо нэг хүнд хөөхөө охинд одоо бэлэг сонгож авна. Тэгээд бэлэг сонгож одоо гэрт нь орох учиртай байгаа. Тэгээд дэлгүүрийн энд одоо хаана гэж байгаа лээ? Одоо зургтоос хороол руу одоо Москва руу чинь хороолт өгдөг тий? Өдөр таан ширина. Тийм үү? Чи Москва руу гэдэг юм уу? Би ч одоо хороол Москва ресторан гэдэг нэг байдаг ш хороол. Тэр чинь Москва руу гэж бодож шүү дээ. Юу шүү дээ? Даргон биш дээ. Тэрний наа. Өө нэг хол ондорсон байна. Аргагүй дээ Монголд байдгүй юм чи одоо. Кэдэр явж ийн гинэ. За амжилтаа гэсэн байна. Баярлалаа. Хүйтэн байна уу мондөг залуудаа гэсэн байна. Дүүгээ тоохгүй маа гэсэн та. Инхвэр сайн байна уу? Инхвэр би Монгол дулаахан байна. Манай хаста цас мэсний оронд жинхэнэ утгаараа хүйтгэж шүү нэрээ. Амар тачинж шүү нэр баг 60 70 80 градус хүрч шүү дээ. Одоо тэндээс л өвлийн өгнөд одоо хайлж урсчих гээд шүү.
Улаанбаатарт одоо 10 20 градус чинь бүр хайз урсчих гээд одоо бүр өстө нэрэ бүр одоо сахал махал одоо хүс одоо юу гэж одоо нэг аюу хэцүү наас уцрын залгаад асуу гэсэн байна. За уцрын залгаад асуураа тэгээд ерөөдөө бол за өвөн бол нэг гайгүй явж байгаа. Бас нэг тийм хэмтгэнч биш, үнтэйч биш. Тэгээд мэдээж одоо хүн бас ингээд би тэ бас өөрийгөө бас энэ явж байгаа юм а бас нэг жоохон багчсан үнэлмээр байна. Гэтэ яг хаа тэгээд би хэлж байгаа үнэхээр одоо тэгээд өвлөө өгн хэрэгтэй бол тэгээд арагшин тогтоохыгаа бас өвөөгөө бас ингээд дуудаарай гэж хэлмээр байна. Одоо энэ хацар масрагой хөрөн улаан молоо өнгөөр ингээд нэг туяа муяа оруулчих тийм үү хамар мамраа яа тийм бол хамар улаан өнгөөр оруулчих юм бол яа тийм бол бас болдгоо болоо. Хацар масрын явсан гой тэн тавиад ингээд сасна өхнөр ямарсан мейкап хийлгэнэ. За амжилтсан байна. Хай мөнгө их олоод буд хитийг баярлуулна бэлгээ авъя хөө дуулаад өгөөш найзаа гэсэн байна. За тэгээ Сайлын мөнгөний тэнгэртэй цасан уугалснаа дулсан цагаан торгон нөмсгөлдөө цацэг чимэгээ сагсалзуулсан сүрлэг Монгол орныхоо өлчрөж авхаг бадраасан сууль модны хана хадмаар өвлийн элчиг хариу холцгаая гэж хэлээ. Өргөлөө 3 дугаар гэдэг. Өлчрөж авхаг бадраасан сууль модны хана хадмаар өвлийн элчиг хөвсгөл хатгалд хөргүүлнэ гэсэн өвөө гэдвэ гэсэн байна. За өвөн бол энэ одоо тэгээд одоо хүмүүсийнхаа зах зээлийн ханшлаа адилхан л явж байгаа шүү дээ. Яана энэ өмс хүнчих гээд ах юм аа нэр яана. За өстө жоохон үсэхгүй байгаа да. Жоохон үсэх юм бол өстө худлаа өвлөө өгөн байж тээ. Хуурамч өвлөө өгөн байж тээ. Өө юм болно шүү дээ, тэ. Тэгээд өвлөө өгөн байдаг гэдэгт одоо итгэдэг хүүхдүүд маань одоо хуурамч өвлөө өгөн байж тээ гэд бодчих үедээ өөр юм. За цайлан мөнгөн тэнгэртэй гинэ манай энэ алан штэ гинэ цайлан мөнгөний тэнгэртэй гэл хамар хэрэггүй хацраа жаахан ягаар болчих. За тэгээ тэ би ч одоо гайгүй хамартаад ордон штэ өндөр хамартаа. Би хамрандаа их хайртай. За тийм байна монголчуудаа тэгээд хацраа улаанаар будчихаа гэсэн байна. За тэгээ хацрын чон юу байгаа юу? За өнөөдөр одоо нэг айл дурх юм чинь бас будчиход ордог юм байна. Маргааш бол нэлээд олон захиалах та. Маргааш 27, 28, 29, 30, 31. За 31-нд бол мөчлөр манайха захиалах дүрцэн шүү. Тэсээ sorry хүлцэлээч. 31-нд бол өстөр 5 айлаар орж амчих нүгөө мэдгүй. Ямарс 10-аад л захиалах гэсэн байгаа. Болохгүй бол одоо эртнээс л захиалга буцаахаас сайхан сэтгэлтэй мундаг залуу шүү амт гэсэн байна. Баярлалаа. Тэгээд 5К-гийн бэлэг бөөндөж авчаад хаана тараагаад байгаа юм бэ гинөө. 5К-гийн бэлэг гэж одоо юу аах вэ? Миний хүү одоо энэ орчлон хорвоо дээр чи амьдарч байгаа бол Монголд амьдарч байгаа бол 5К гарч одоо нэг бэлгэвч авч ирэхгүй шүү дээ. Хөө минь. Тэгээ нэг тараас ч авч ирэхгүй шүү дээ. Хөө минь. 5К-гийн бэлэг гэж юу ч яриад байт юм дээ миний хүү. Хацраа жоохон ягаруулчихаа гэсэн байна. За баярлалаа манай отгоо найз маань. Хацраа жоохон ягаруулчаа миний хөөрхөн нөгөө гэсэн байна. Хөөрхөн нөгөө отгоогийнхаа үгийг сайхан сонслоо тэгээд. Дүү мундаг шүү гэсэн байна. Баярлалаа сайхан мундаг гэж өрөөлөөгөө хайрлаж байгаа хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. За мундаг залуу шүү ажилд нь амжилт хүсье. Одоо хаана явж байгаа гэсэн. Одоо би зүрхтэр уруудаад хороол руу явж байна. Тэр хаанаас бэлгэх вэ? Нэг гайгүй газар бэлгэж. За тэгээд хороолын юм урчаа. Ажиллаж байгаа юу? За одоо хороолын номд явж байна. За хороолын номд натаа таараад зургаад оруулах юм байсан байх юм бол даруулаарай. Өвлийн өгөнтэйгээ зургаад оруулах юм байсан хүмүүс яхаа бол даруулаарай. Хороолын номд орноо одоо. Номд чаагаад лээ. Тэгээ энэ сайхан хувцастай миний өвлийн өгний хувцастай миний сайхан зургаад оруулах гэж бодож байгаа сайхан даруулаарай миний өгтөд. Хороолын номд дээр очноо. Номд те. Хороолын номд дээр очноо. Амжилтаа ага надад доо би таны топ фэн штэ гэх хин топ юм очоо. Инх хоёр яа надаа мундаг юм бэ хоёр хүүдэд захиалга өгөө. Манад ирээд хоёр хүүхдээ баярлуулъя гэсэн. Около найз нь юунд яваа шүү. Монгол улсын нийслэл Улаанбаатарт юм аа. Ахмин. Өвөн Монгол улсын нийслэл Улаанбаатарт явж байгаа шүү. Өө үн хитвэ гэсэн байна. 69 19 шүү. Монгол хямар маань сайхан тодорхой дугаар юм бичсэн байна. Хүүдээ маш их баярлалаа.
Өвөө маш их баярлалаа. Орой мэд өстө мундаг шүү миний дүүс маань. За манай шатрыгч бол намайг аягүй их дэмждэг. Намайг одоо каракула хийхэд л одоо бас ингэж сайхан дэмжиж ингэж явдаг. Маш их баярлалаа. Тэгээд усрын залуу захиалаа гэсэн байна. Сэтгэлтэй залуу шүү амжилт хүсье гэсэн байна. Баярлалаа. Тэгээд сайхан ерөөлийн үгээ хайрлаж байгаа. Ерөөлийн үг гэж байгаа шүү дээ одоо тий. Тэгээд хайрлаж байгаа юмстай баярлалаа. Өнөөдөр өвөө бас нэг одоо подкаст одоо нэг контентэнд орсон. Яриа өгсөн. Тэгээ өвөө их нээлттэй юм бас нэг тийм одоо айж ичээд байх. Ахтай цаас ичимхий бас аймхаа өвлөө өвөө. Маш их одоо юм дээр сэтгэл их зовндөг. Тийм байгаа. Тэгээд тэгээд одоо өвлөө өвөө нь одоо яг үнд хэлээд одоо сайн хятад яваад ивүү яваад бас ингээд нэлээд олон ч 20 орчим захиалга өгсөн. Тэр хүмүүсийн маань захиалга нь одоо яг үнд хэлээд одоо ингээд одоо юу ихтэй зовлон доож байна. Тэрийг одоо би дараа бас ингээд та бүхэндээ хэлнэ. Өвлийн өвөө нь одоо ингээд өрөнд орчоод явж байгаамаа яг үнд хэлээд одоо. Тэгээ бас өрөө бас ингээд одоо юу ахын тул тий бас өвлийн өвөн болоод бас хэдэн дөр хүмүүс одоо за дэрэн зовлон нэр яах вэ тий бас. Тэрийг бол би дараа сайхан бас тэр хүн надад одоо тэр хүмүүсийн захиалгыг одоо захиалгын мөнгийг буцааж хийхгүй бол би одоо зовлонгоо тооцох бэлэн байгаа шүү. Тэгээ яг үндэлэх нэрээ би бас хий нэгний өмнөөс одоо хүний дансанд захиалга авсан мөнгийг би бас төлөхөд одоо бас хэцүү байна. Би лайв хийсэн юм. Тэр хүний дансанд мөнгөнд орсон захиалга өгөөгүй тэр хүмүүсийн мөнгийг одоо ингээд аваад тэр хүмүүс найз маань одоо натаа авсан найз маань одоо ингээд одоохондоо холбоо болохгүй байгаа учраас хэцүү байна. Үнэл дээрээсээ тэгээ бас хүн чанар зулгаад одоохондоо бас ингээд ярихгүй байгаа шүү. Дутхгүй ярих баха ийм байдлаар бол. За гүү арагч догт хаа та миний комик ёр харахгүй ма гараад шилтэл кэр дарлаа дүд бэлэг өгөөч бас дарж ин гэнэ. Дүүдээ бэлэг өгөөч гэж байгаа юм. Яа наа хаан ямаа юм бэ бэлэг байгаа юм уу гэсэн байна. За бэлэн байл бэлэг байхгүй гэж уучлаарай. Би одоо энэ хорооллоос өгсөд хороолыг зүрхтаар өрөөдөөд хороол руу орж байна. Хороолын номин орноо. Хороолын номинд ойрхон хүүхдүүд байх юм бол өөтгөн 6-нд оруулаарай. Өвөн орж бэлгээ сонголцноо. Тий. Орсод өртөө навыг нэ. Орсод өртөө нөвөг нэ. Түжил өрөө. Намайг чимээ саннанда бичин дараа. Өвөө гоё дуулал шүү дээ хэрэгтэй. За өвлийн өвгийн утсан бол 69 series 19 Skyline дугаар байгаа шүү. Skyline дугаар ондоо мондгийн дугаар биш шүү. Хүмүүс ондоо мондгийн дугаар гэдэг юм лээ. Өвлийн өвнийг хайллаа. Зас мөсний орон хэсэг чинь одоо парто машин дотор суух орж ирсэн. Хайлж урсчих гээд штэ. Өвлийн нөгөө наваараа хөөхтөөр минь хэтээр явж байгаа. Манайха тэгээ би нэг юм хэлчихэ. Улаанбаатар өрөөд их түжил ихтэй байдаг учраас та хүн заавал өрөө гэх юм байхгүй штэ. Өдөр ч гэсэн одоо бүр 10 цагаас хойш ингээд авч болно. Тэ өрөөд яагаад тэгэхээр чинь өрөөд цаг ямар вүлээ 5-аас хойш тэгээд харанхуй болчдөг. За тэгээд айлууд одоо 10-11-д унтах болчдөг те 21 22 23 гээд цаг гээд одоо унтах болчдөг. Би одоо айлд одоо шөнөөрөө очиж бас болохгүй. Их нойтын хүүхдэд айл байж болно. Тийм учраас тав хүн заавал өрөө гэхгүй харанхуй шөн гэлтгүй өдөр авчааш те манайхаа өдөр авчааш та хууж юм. Тэгээ хүмүүс амар их өрөө ингээд авъя өрөөдөө авъя 5 цагаас хойш 6 цагаас хойш авъя гэдэг учраас өвөө нь одоо ямар одоо цаа буган маань одоо тэнд цаа бугаа олхиод ирсэн тасн нөхнөө бас ингээд одоо хадвалуулсан гэдэг шиг те нөхөд гаргацсан цаа бугнууд маань энэ жоохон залхуураад ингээд өвөө нь ганцаараа ирсэн юм аа. Тэгээд одоо энэ машин нүгзэрийн дунд чи одоо юм нисэлтэй биш одоо тэгээд тэгэхээр заавал өрөө гэлтгөө сайхан өрөөнд цагаас өдрийн цагаас авчаач те манайхаа сасны нөхөн хинбэ гэсэн юм. Бүрөө оюун дуулыг гэж маань хөөргөөхөн байгаа гэсэн байна. За энэ дугаараас ануу баама өвлийн өгнөдөө энэ шин би нэг лайв хийж байдаг одоо килчээд одоо гинэт нь яад юм болоо.
Тий. Яа ирэхэд бол 100 дотор л байгаа л бодчихгүй доо бро. Тий. За тэгээд над руу чат мессеж биччихээрэй ингээд тийм одоо юунд ирэх боломжтой ёо гэрэл хаягаа бичээд явуулчихгүй тий. Өнөөдөр 26 чинь маргааш яахаар байна. Оройхон байж болно. Тэг болно тий энэ бол тийм байгаа. Билгээ өөртөө бэлдэж штэ. За тэгээд надад мессежээр авах гэсэн үг за. За аяг хөөх ингээд амжилттай гэсэн байна. Орой мэндэ хаашаа явж байгаа юм бэ гэсэн байна. Өвлийн нэг нь аав нь одоо нэг хүүхэд бэлэг авч өгөх хэвээр. Тэг бэлгийн өвлийн нэг нь аавыг нь бэлтчихээ. Бэлэг өвлийн нэг нь аав та бэлтчихээ гэдэг одоо тэр нэг хүмүүс надад хэлсэн учраас өвлийн нэг нь аав нь одоо ингээд юу явж байгаа шүү. Бэлгээ бэлтгэж явж байгаа шүү. Орой мэндэ хаашаа явж байгаа нь асууж шүү дээ. За үлцээ сайн байна уу? За үлцээ гээд энэ өсвөө. Бас нэг танд их чинь бас ингээд нэг хор тавтартай гээд надад одоо ирсэн байгаа. Тэгээд бис өөр жоохон зам маа чөлөө бас ингээд тийм байгаа учраас уучлаарай ойрд очиж чадахгүй байгаа шүү. Бас ингээд гэтээ ямарс над руу бас ирээ чат бичээрэй. Үлээ ямарс тэр талаа дахиад ярилцъя. Тэгээд чаас бас хор тавтартай тэгээд хүүхдэн бас айгүй бас хэцүү ийм амьдрал болж байгаа хэцүү тийм хүмүүс байгаа гэж би ойлгосон. Тэгээд надад бол туслахад одоо татгалзаад байх юм байхгүй. Ядаж нэг өдөр очиод ингээд лайв видео өгчөөд бас тийм юм болно шүү дээ. Би бол юу ч авахгүй. Зүгээр очиод сайхан тэр бас өвчин зовлонд шангаж байгаа. Тэр одоо хүнд очиод нэг лайв видео өгчөөд надад бол унах юм байхгүй шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол нэг удаа очиод туслаад байх надад унах юм байхгүй. Тийм. За үзэж байгаа хүстэй баярлалаа. Тэгээд манай хямар алхаа их болдог. Сайн байна уу бро? Бро аялахгүй яриад үзгэнэ. Өчигд увсах хэр навд урагшлаад байгаа юм. Хөргөөхөн байгаа гэсэн байна. Амжилт хүсье гэсэн байна. Баярлалаа. За би одоо нэг айл очин тэгээд өөн амарлаа. Амар ядчихна. За энэ хэд айл очсон. Тэгээд одоо эндээс хороолын номин ороод бэлгээ бэлдээд тэгээд одоо явна да. Баярлалаа. Яа энэ манай монголч ямар амар төгжрэлтэй юм бэ? Манай цас мэсний оронд бол тэгээд нисэл явчихсан шүү дээ. Тэгээд явчихсан шүү дээ. 24 ч ба. Нисэх юм уу? Нисчихээ зүгээр. Шүүр аваад зүгээр шүүрээр нисчихээ гэж байна. Миний шүрэг ах уу? За манай цасгийн шүүр өгье нэ. Орой мэндэ найзсахаа 40 он хүртэл буян сайн хураагараа. Тэгнэ би бас хүмүүст ингээд ганц нэг хүмүүс төслөө явж байгаа. Бас одоо тэргээ мэдж байгаа тий. Одоо ингээд өвлөө өгөн болоод хүн очоод айл хүүхд баярлуулан гэдэг чинь бас том буян байхгүй юу? Ер нь тэгээ хүүхд баярлуулан гэдэг чинь өөрөө айгүй гоё юм л да. Тэгээд би бас энэ бодчихлоо л. За тэгээд найзсахаа 40 оног бас ингээд өнөөдөр бас хүүхд баярлуулаа явж байна да гэд ингээд бодож ирсэн. Синхрис валис чи болно гэсэн орой мэндэ гэсэн. Шинэ онд ирүүлэх ол зам ихтэй байгаараа мундаг шиг өчрөл маш их баярлаа. Шинэ онд ол зам 20 байг гэсэн байна. Баярлалаа. Тэгээд сайхан өрөөлөгөө хайрлаж байгаа. Үлэн хэгээр ойсоо мөрөн шиг ячтэр. Смах миний нөхчдэ. Мөрөндө золлосон. Чүдүг баяндаагүй. Ахмын. Ингэчхэл өг нөвлөө өгн одоо гоё байна. Ага чатыг харалтаа гинэ. Миний хайр харагдаж байна уу? Миний хайр харагдаж байна уу? Дөндөө дарлаа. Би бэлэг амаар байна штэ гинэ. Яана одоо өвлийн өгнөд тэр болгонд одоо бэлэг аач гэх юм бол одоо бас хэцүү байна.
Засны өхнийг харилдаа бороо гэсэн ямар муухай хүмүүс байна шүү. Манай өхнийг харах гэдэг одоо. Харуулах юм уу? Shut up, харуулъя. Засны өхнийг харуулж болно шүү дээ. За нэг одоо энэ хэд бол ороод гэлэг аваад тэр айлд очино. За энэ хүрээд бүгдээрээ лайв өндөрлөө. Үг болж хөр болдлоо. Тэгээд гэртээ өрөөд харж байна болон засны өхнийг нэ. Манай засны өхний чимхээ айлд очихгүй наачаа. Ямар санд намайг одоо засны өхөмл гадна ингээд одоо асаалтаа тааг шиг гараад байж гин. Бид нар станцд ирж байгаа. Станцээр одоо тэгээд одоо яг хүмүүс одоо ингэ юу ах юм бол дата дуусч байгаа юм шүү. Тийш үү? За энэ бол дата дуусч байгаа юм байна. Тэгээ баярлалаа. Тэгээд та бүхний хоорогийн хамгийн сайн бүхний өсөөрэй. Тэгээд энэ хүрээд одоо ингээд лайв өндөрлөө. Тэгээд дата маань дуусч байгаа учраас одоо ингээд дата аавна. Тэгээд лайв бол маргааш нөгөөдөр хийн. Өвлийн өвгнөөс бэлэг авах юмсан нэрэ мааматай гэнэ яана одоо яана. Өвлийн өвг нь одоо тэр боломд хүрч үйлчлэхээр одоо бас цаг зав одоо хэцүү байгаад байна да. Хүүхдүүд нь одоо яана да. За тэгээд та бүхний норогийн хамгийн сайхан бүхний өсөөрэй. Ярой. Айшлан ирж буй 2026 онд эрүүлийн их аз жаргалаар дүүрэн байж хамгийн гол нь манайха эрүүл байгаараа. За бусд нь хамаагүй тэр мөнх төгрөг ид хөрөнгө одоо юу байдیں те. Тэр бол олдноо. Эрүүл авах юм бол бүгдийг бүтээнэ. Тэ? Эрүүл авах юм бол одоо бид нар бүтээ. Бид нар бүгдийг сөнөө гэдэг шиг те. Бүгдийг бүтээгээд бүгдийг сониогоо явчих шиг манайха. Тэгээ хамгийн гол нь сөнөөж болохгүй. Бүтээхийн төлөө бас ингээд тосоо энийг мэдээ. Их шиг мэдээ. Иш. За. Ондог хөрхөн дүү шүү. Амжилт хүсье. Шинэ оны мэнд хүргэе. Амжилт хүсье. Баярлалаа. За тэгээ баярлалаа. Та бүхэн энэ орой хамгийн сайхан бүгд үзэрээд Арагшин тогтхон 2025 оны 12 дугаар сарын 26-ны энэ сайхан орой мэндийн лайвыг мэдслэгээр эхлээд одоо аз жаргалаар ингээд төгсөж шүү. Тэгээд та бүхэн эрүүлийн хамгийн гол нь эрүүлийг сайн байгаараа. Бимбах маань ороод ирсэн бай. Сайн байна уу аха. Бимбахтаас баярлалаа шүү. Дүүдээ их тусалж дэмждэг. Баярлалаа шүү аха. Баярлалаа. Хайртай шүү та бүхэндээ. Баярлалаа. Энэ хөөс шиг хотлооч гэнэ үү? Унчих гэнэ үү? Их нэртэй болоо юу броо гэсэн байна. Тийм ээ би их нэртэй болсон. Засны өхөн надтай суун гисэн. Би хөвшим шиг харагдаад байна үгүй шүү дээ. Тэгэл энгийн өнд орчих юм бол сайхан цаад чинь залуу гин шүү дээ. За тэр маялах байх бай. Их нэртэй болоо юу гэсэн байна. Тэгээд та бүхэнд баярлалаа.